орныхоо нэрийг дэлхийн давтсанд гарах тийм сайн тамирчин болох нь хүсдэг. Би чаднаа. Айд хүүхэд зодтдаг юм хүүхэд харах зэрэг тэгээд байсагаар цагтаа доодох юм байна л да гэж нөгөөдгтгээ хэрүүлээг л би тийм ч тоглохгүй шүүстэй нэр онгоцны бодол дээр хөтнөөс чинь зүгдээд гэлтнээр тэгэл тоглохгүй гээл тэгээс бид нэр 20-т чинь нэмэрхэн билээ. Уусаа олимпиад авраг болсон гэдэг хүн шүү дээ. Монголда байхад нь их санаа зовдөг. Өөрөө заримдаа сахилгуудаа л яваад байж сургадуулаад санаа зовдөг. Дэлхийн боксын холбооны Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяа тамирчин Цэндбаатар Мексикийн тамирчин ялж аваргын 6 дахь бүсээ зүүгээд байгаа. Тэгвэл энэхүү үйл явдалтай холбоотойгоор бид Цэндбаатарын ээж Болормоотой ярилцахаар түүний ажил дээр зорио ирээд байна. Сайн байна уу, та сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. За, хоёлаа одоо хүүгийнх нь 6 дахь ялтаа авсан энэ тэмцээний талаар эхлээд ярилцъя. Тухайн үед одоо танд ямар сэтгэл төржээ? Одоо яг дэрэгдээс нь очиод яг харахаар айгүй байсан. Бас харж чадахгүй айгаад төгшөөд байсан. Тэгээд өөрийн гараад төхөөд ирэхээр нь л айгүй их санаа зовж ирлээ. Тэгээд бас харж чадахгүйсэн. Ер нь өмнө нь хүүгээ тэмцээнд оролцож байхад нь ер нь дэрэгдээс нь үзчихсэн үү? Үзэж байгаагүй шүү дээ. Яг сая нэг үнэхээр одоо хажуугаас нь үзье гэж бодоод тэгээс угаасаа үздэггүй байсан. Тэгээд ер нь тэмцээнд нь тоглохоор нь бүр гараад гадаамада явж байгаа. Тэгээд хожичлоо гэдээ аав нь хэлэхээр л уцаараа зурагтаар хардаг гэсэн. Тэгээд сая бүр би үзэхгүй гэсэн чиг үзэхэд тэгээ яг дэрэгдээс нь очиод харсан чиг бүр айгаад бүр харж чадахгүйсэн. Тухайн үед яг ямар мэдрэмж төрж ийсэн, мэдээж хүүгээ тэр том доо боксing пилигээр цохиулж байгаа мэдрэмж бас эвгүй байх л та. Тийм эвгүй байл. Би бүр тэгээд яг дэрэгдэн байж хараагүй бүр хойд руу очиж зогссон. Яг гараад ирэхээр нэг эвгүй байсан. Тэгээд нөгөө хүүхдэн чиг л том охин чиг л ойлоо тахаар нь дагаатар суйлдсан. Огшоод бүр хэвгүй юм бэлээ. Зүгээр фитгээ зөхөд гана. Яг өөрлөө нь бол харж чадахгүйсэн. Тэр дээшээ хараад хүмүүсийн зүгээр ингэ шуугаан дуйлаанаар нь л хожоод байндаа л гэж хараад. Ер нь бол тэр зохилтын чимээ энэ дэр бол эвгүй сонсогдож байгаа юм уу? Эвгүй. Одоо гүцээгээ зохиочээ, тэгээ зохиочээ гэж яг хойгоор сууж байгаа хүмүүс тэгэл ахаар нь хожоод байндаа л гэж бодоод хэлсэн шүү дээ. Тэрс харж болж чадахгүйсэн. Харж чадахгүйсэн. Аав нь бол хараад хожих юм байна л гэл гаалтаа л хараа зогсоод ирж харагдсан. Тэгэл хожичлаа, ялчлаа гэл тэгэхээр нь тэгээд бүр тэр урагшаага явж очсон. Тэгээд нэг хүүхдээ нэг үнсчихсэн гэж бодоод тэг үнсчих чадаагүй шүү дээ. Тэгээд арийнх нь өөрөөрөө нэг аав ээж хоёр нэг ороод үнсчээ гэд. Тэгээд арийнх нь өөрөөрөө бас нэг дасгалжуулагч багш нь аав ээж нь оруулчих гэ. Тэгээд ороод ч нэг үнсчээ тэгээ гараад ирсэн. Тэгээд ахиж уулзалтаагүй лээ. Тухайн үед одоо хүүгээ ялцсан байхыг нь хараад ямар мэдрэмж төрж ив танд? Өөстө гоё юм байлээ. Тэгээд тэр олон хүмүүсийн дэмжлэг тэгээд тэр уухай тэгээд тэр эрч хүчээр нь ч гэсэн аюу их дэмжлэг болдго юм байна шүү дээ. Тэгээд их л өөрөө ч гэсэн их сайхан баяртай. Энэ тоглолтынхаа энэ Монголд ирж хийж байгаа даа тэгээд ингэж ийм ингээд үйл явдал ингээд болж байгаадаа их баярлажсэн баг. Өөрөө бас их ганцаардаж тэгээд тэрэндээ бас аюу их шаналж тэгээд тэрнийхээ ард нэгэнтээ зарлцсан ингээл их тэрэндээ юу стресс төрших байх зүйл. Тэгээд би тэр ямар хувь нэмэр ямар байх шимээр тэгээд энэ ах дүүнэр тэгээд найз нөхдүүдийн энэ боксын холбоо тэгээд энэ багш нарын их дэмжлэг тэгээд энэгээр нь л одоо ингээд бүх ажил нь ингээд үүснэ бүтээл явж байгаа юм да. Ер нь мэдээж тэр олон хүний ууханд хүүгийн дэмжиж байгаа энэ юу мөчид бол та хүүгээрээ бахархах сэтгэл бол үнэхээр туйлыг хүрчээсэн биз. Яасаа ийм гоё юм тэмцээ оролдоо юм зохиогдож байгаагүй ийм гоё юм үйл явдлыг ингэж ийм гоёор нь ингээд нэг оройгч гэсэн ингээ хүмүүсийг өнгөрүүлээд энэ олон ингээд энэ тэмцээ оролдоонд нь ингээд бас дэрэгдээс нь харах мөчтэй их гоё байсан байх юм. Хөдөө орон нутгаа тэгэл гадаа дотоодоос
ихч хүн үтсэн байна лээ. Тэгээд зорж ирсэн улсууд нь хүртэл ах トゥ нар нь хүртэл одоо нэгэнтээ зориод ирсэн бид нэр зураг авалмаар байна гэдээ одоо яриалах шүү дээ. Тэгээ одоо манай хүүхэд хизээ зав гаргаж ах トゥ нартайгаа зураг авах юм. Өцөгдөр одоо ерөнхийлөгчтэй уулзаад одоо ордон дотор л явж иж харагдана. Одоо хоёлаа Цэндбаатарын бага насны талаар ярив. Хүүхэд байхдаа ямар хүүхэд байв гэдэг талаар нь та сонирхолж яриач. Айгүй хөдөлгөөнтэй тийм хүүхдээсэн. Тэгээд одоо энэ ингэж хөдөлмөр ингээд энэ багаасаа ингэж өөрөө энэ боксыг орно гэж мөрөөдчихсэн мөрөөдөл нь л одоо ингээд биелдэг юм байна даа л гэж бодож шүү дээ тий. Ер нь ихээс хэдүүлээ танай одоо удамд гэдэг юм уу хамаатан саданд нь ер нь энэ боксын спортоор хичээлж байгаа ер нь хүмүүс байдаг болов уу? Байдаг юм байл. Одоо боксоор хичээлж байсан манай аавын төрсөн дүүгийнх нь хүүхд дугаар гээд ах одоо боксоор хичээлж хагаад тэгээ одоо ямар медальтай юм зөндөл медальтай гэжсэн. Тэгээ би харин сүүлд нь л харин одоо ингээд энэ бокс сонирхол нөгөө Цэндбаатарыг ийм тоглолтод ингээд хүрээд ирэхээр манайхны удамд ийм боксын хүмүүс байдсан болов гэд сургасан ч харин тийм дугаар гээд ах бид нэр ч одоо хөдөө байсан болохоор мэдгүй юм чи бокс сонирхдагч байсан чи. Анх ер нь хэдэн наснаас Цэндбаатар одоо боксоор хичээлж эхэлсэн. Анх ер нь боксоор хичээлье гэдэг энэ саналыг энэ хүсэл зорилгоо хэлэхдээ та хоёрыг хэрхэн хүлээж авч ив? Тэр үед чи одоо нэг бокс ч одоо хөдөөнөөс жорж иржсэн нөгөө Цэндбаатарын чин сургуульд нөгөө цэцэрлэг сургуулаас нь эхлээд эн чинь нөгөө сургууль цэцэрлэг суухгүй айл өөхөд зодоод өмүүлээд алгуулад тэгээд хөдөө мөдөө өгөө явуулахар ч одоо бас айл өөхтүүдтэй тоглоод тэр гол дээр одоо загас барьдаг ч юм уу морь унаал хурдан морь унаал одоо тийм л ажил хийжсэн. Тэгээд нөгөө сургууль суулгаад Улаанбаатар руу орж ирээ сургууль суулгаж яасан 57 дугаар сургуульд сууж байхдаа бас сургуулийнхаа хүүхдүүдийг зотлоо гэж байцаагаар дуудагддаг гэсэн шүү дээ. Тэгээ одоо бистэн ямар ийм юу айд хүүхэд зодтдаг ийм хүүхэд гарах хэвчээ. Тэгээ одоо байцаагаар цагтаа дуудах юм байна л да гэж нөгөөдгтөөгөө хэрүүлэгээл тэгэл загнаал. Тэгэл нэг цүнхөө өрөөл баахан хүүхдүүд дагуулаад гэртээ ороод ирнэ. Гэртээ ирээл зүгээр хөлсөн гоочсон цүнхөө алгуулгацсан хамаг говцсан тайлаа шидсэн тэгэл ангийнхныгээ дагуулаа явчихдаг. Тэгээд манай нэг ихчи юу дүүгийн хүүхэд молор эрдэнэ гээд яг гэр нь манай гэр хоёр ойрхон. Тэгээд тэр молор эрдэнэ энэ өстэй зандаа юу яах юм хүүхдүүдтэй зодоо хийж байгаа чамайг фоксыг хүлээвд авчиж өгнө гэж хоёулаа явсан юм шиг. Тэгэл тэрнээс хойш фокстэй клубээр очиод инг 50 багш юусан ээживи фокст орсон гэл одоо яана одоо фокст орохоор ч одоо тарих толгоороо цохиулаад одоо янз бүр болдгол гэсэн штэ гэж бодоод тэгээд нөгөө за бас фокст орсон чи энэ зодоо хийдэг хүн тэр чанаа тэгэл зодоо хийгээл байж гэнэ үзгээл бас нэг бодлыг бас боддог л байсан. Тэгэл багш намайг улсын аварга тоглоод алтан медаль авах юм бол өнгөө тоглуулна гэсэн штэ гээл. Тэгэл өстой тэр Оросд сараасаа ихтэл сайн тоглол. Улсын аварга алтан медаль аваад тэгэл өргөлжлүүлээл угаасаа намайг одоо би одоо дандаа алтан медаль авах юм. Би бокс тоглоно, олимпийн аварга болно гэл. Тэгэл яриад идэгсэн. Ер нь бол та хүүгээ тоглож гиснээс хойш боксыг спортыг сонирхож байсан. Ер нь татгалзаж гэдэг юм уу болохгүй гэдэг ийм тэг саад хийж байсан уу? Би олимпийн аварга болчоо тэгээд мэрэгжлийн бокс руу орно гэл тэгээд идэх болохоор одоо нөгөө нэг хоорондоо зодтолтол нэг амар биенээс цус мус гаргаад тоглоод идэг нэг тоглолт байдаг. Би тийм ч тоглохгүй шүүстэй нэр онгоцны бодол дээр хөднөөс чинь зүгдээд гэлтнэ. Тэгэл тоглохгүй гэл эдгээс тэгсэн чи өөрөө тэгээд мэрэгжлийн бокс нь ээжээ энэ нь бас зүгэн штэ гэл. Тэгээд угаасаа өөрийнхөө тэр хүссэн юмдаа хүрхийн тулд бид нэр хориот чинь нэмэргэн байлээ тэгт.
Ер нь Цэндбаатарын тухайд маш их хөдөлмөрч хүүхэд юм а гэдэг зүйл харагддаг л да. Тэр олон килограмм жин хасаад байж байгаа төрхөн тэр бэлтгэлийн бааз дээр хөсөө гойжуулж байгаа, туслуулж байгаа тэр мөчийг ингээ харахаар үнэхээр яалтчгүй хөдөлмөрч үнэхээр одоо тэр энэ боксийн төлөө, ялтын төлөө төрсөн хүүхэд юм уу гэж харагдаад байдгийг. Ер нь хүүхэд наснаасаа тийм байсан уу? Энэ талаар та жоохон яриул. Хүүхэд насныхаа л тийм шүү дээ. Шартай. Тэгэл угаасаа хүрх гэсэн юмдаа хүрдэг. Би одоо ингээл айл хүүхэд мөтөдөөс одоо ингээл лэг энэ төр гэл их чин зодож орохаар би олимпиад авраг болно. Гэл уйлж мэлээд байдаг байсан. Ингээл хөдөө байдаг нөгөө цуг хамт тоглодог байсан. Ах нарын хүүхэд тэгэл яриад. Одоо Цэндбаатараа угаасаа цуг унтчих тал унтдаггүй байсан шүү дээ. Хоёр гараа хөлөөрөө нүдээд тэгээд имээ намайг хөлнөөс нь уяад унтуулж наатахыг хөл гарын уяараа унтцсан хойно тэгэл тэгээд уяал баглаад заримдаа тэгж унтдаг байсан. Тэгэхгүй болохоор намайг нүдээд хамаагүй өстө нөөл өвцөн болцсон байдаг гэж ярьж илээ. Мэдээж одоо өнөөдрийн энэ хүмүүсийн алгадашж байгаа өнөөдрийн энэ ялд бол маш их үн цэнтэй олцсон гэдэг дээр бол маргах зүйлгүй байх л та. Цэндбаатар ямар замыг туулсан бэ гэдгийг Монголын ард түмэн одоо цаасан дээр дэлгэсэн юм шиг л мэдэж байгаа. Хүүгээ унж ялагдаж явах үед нь та ямар мэдрэмж төрж ив тэр үеийн бас одоо сургамжаас бас хайрлаад яриул та. Одоо тэгэл яг тэр мөчт нь одоо хоёр дахиад баргаад хүхэл босч ирлээ шүү дээ. Тэ тэгэл машин тэргээрчл дайруулж үзлээ, ухаангууллаа, нүүр амаар нь хүртэл дүүрэн сорив гарлаа. Тэгэл нүцгэн шатанчил гүйлгэлээ. Янз бүрийн юм өнөрлүүлж яриад тэгэл одоо тэрэн дээр нь одоо ингээл дуустдаг юм байна даа л гэж бодчихсон. Тэгэл гайгүй болол ирэхээр нь за чиний өөрийн чинь сахилгагүй байсных л байгаа. Одоо чи яах гэж байна гэл. Одоос та нэр яадгийг гэл чи харуулах хэрэгтэй чи. Энэ ард түмэнд чиний буруу байх юм бол тэгээ чи одоо тэгэл хөдөөнө гарч та малаа малтдаг юм яадгийг тий. Чиний зөв байх юм зөв гэдгийг чи батлахын тулд чи одоо гар хөлч хуграаг бол одоо энэ дээрээ өөрийнхөө зөв буруу гэж энэ олон түмэнд гарга гурцалдаг. Хүүгээ алдаж явах үед нь бол яалтчгүй хүүдээ итгэл бол алдраагүй бах. Тий. Тэгээд дараа нь юу яахт наа энд тоглох боломж байгаа юм байна. Энэ хамт олонд нь энэ хүмүүст харуулах хэрэгтэй л шарын малтад. Шартай юу? Шартай. Боксийн холбооноос одоо хөөгдөөд, өвдөг сөгдөөд хадаг дэлгээд сууж байхад нь та яг ямар мэдрэмж төрж байсан? Боксийн холбоонд та гомдож явдаг уу? Одоо юунд ч гомдох вэ? Тэгээ одоо тэр үедээ аль альных нь буруу байсан байлгүй тий. Тэгээд одоо орохгүй л байдаг юм байгаа. Тэгээд өөрийнх нь хаашаагаан боломж байна. Тэр лугаа одоо явах юм байгаа үстэй л гэж бодчихсон. Тэгээд бурхны төөрөг зураг гэдэг шиг. Тэгээд өөрийнх нь төөрөг зургаараа л болдго юм байна хүндээ. Тэгээд хүний улсууд хүний ч өөрөө улсуудыг ч гэсэн буруутгаад авах хэрэггүй тэр хүн тоглох юмдаа тоглох цаана ямар төөрөг зургаараа л хүн явдаг юм байна л гэж бодчих шүү дээ. Тэгээ буруу зөрөө хүмүүсийн нүдэн дээр ил байгаа юм чинь. Тэгээ тэр хүмүүсээ буруутгах хэрэг юу ах вэ? Хүүгээ олимпиад авраг болно. Би ер нь дэлхийн тамирчин болно гэж хэлж байх үед нь бол та итгэж байсан уу? Итгэж шүү дээ. Угсаал олимпиад авраг болно гэдэг хүн шүү дээ. Тэ? Одоо тэр олимпиад авраганд одоо хөргөлт. Олимпиад медаль авах олимпиад авраг болно гэж жоохноос л ярьжсэн. Жоохных нь бичлэгнүүд хүртэл би ингэж яриад байсан хүн чи одоо л тест нөгөөт нь бэлдгий байна да гэж харагдаад тах шүү. Сая сүүлийн тэмцээн дээр том охин нь бол аавыгаа хараад тэврээд уйлж ийсэн. Тий. Том охин нь угаасаа аавыгаа тоглохоор л уйлаад итгэн гэсэн. Аавыгаа зохиолохоор л уйлаад. Өрөвддөг юм болов? Өрөвдөд итгэн гэсэн. Тий. Зодуулаад байна л гэж бодоод итгэв шиг. Тий. Баг нь бол манай аав хожноо гэж тоохгүй. Баг нь бол арай баг юм болохоор уйлж ойлгохгүй. Би бокс ч болно гэдэг. Баг нь. Ер нь бол тэр боксийн рингэн дээр байх үе мөч нь бол өрөвдөлтэй юм уу? Өрөвдөлтэй юм бэл.
амар. Одоо би чинь өөрөө нэг хүмүүс тоглохоос өмнө л барга би хожно гэж зарлцгаар л би миний зүгээр зүрхэд төгсөөд идэх штеп. Хожигдчихгүй гэж утгаас л нойр хүрэхгүй. Тэгээд Монголд байхаар нэг санаа зовдөг. Гадаадд байхаар нэг зүгээр. Яагаад Монголд байхаар санаа зовдөг? Одоо өөрөө заримдаа сахилгуудаа л яваад аж сургадуултаа л олон хүний хэд магтаал хөөргөлд бас орох бай гэж болгоомжилдог баг. Тэгээд санаа зовдөг. Монголд ирэхээр л янз бүрийн хүмүүсттэй бас тэрвэт хэрэгтэй хөөд сахилгууд жагаад яаж мэдгээд хүмүүст зодуулаад ч өөрөө хүн зодооч юм тэгчгээд тэгт Алдаж онох байл. бас хэцүү юм байл. Монголд байцнаа гадаад байсан. Хамаагүй тэрэгт бодогдод идэх шүү дээ. Тэгвэл би санаа зовхгүй байхгүй. Юу хийгээд вэ? Хаагур яваад ингээл байнга уцаар итгэл заримдаа уцаар яриад уцаахгүй болохоор тэгэл яг байнга дагаа яваад чадахгүй. Тэглгүй яах вэ? Мэдээж их хүн ээж хүн хүүгээ алдах бай, бас алдаж онж явсан үед болоод тэр юмнууд нь юу зүрхэнд орчдөг. Хайхад идэх. Одоо дараагийн олон сайхан тэмцээн байна тийм ээ. Дэлхийн одоо аваргын бүсийн төлөөх тэмцээнд бас тулалдах бах. Магадгүй боломж олдвол олимпиад оролцоод олимпийн аварга болохыг ч бас үгүйсэхгүй шүү дээ. Харин одоо нэг бас хүний нэг олимпиас медаль авах гэсэн юм а бас авчаасандаа бас ингэж тоглож байгаа юм чи тэр энэ мэрэгжлийн боксыг болоод тэр олимпийнхаа одоо энэ нэг 28 оныхоо олимп тоглолцоос гэсэн бодол бас байж лах. Тэгээд дотроо бодож явах энэ өөрт нь хэлээгвэл Монгол бүгдээр бол дээлийнхэн захыг мушигна гэж домондог. Тэгэхээр бокс дээр бол ямар нэгэн тийм дом байдаг болов байх шүү дээ. Тэгээд нөгөө дээлийнхэн захыг мушгаа за миний хөөж өнөөдөр чи уусаа тоглолтын дээр харагддаг шүү дээ. Хожих юм байна гэдэг нь харагдаад байдаг. Амар их хүчтэй байж байгаа. Хөнгө шингэн. Жим энэ яг буруу гасж байгаа бол хөдөлгөөн юу тэр хөлсөн энэ бэлтгэлийнхаа юунаас л шалтгаалаад. Бэлтгэл сайн хийсэн байна, муу хийсэн байна гэдгээр харагдаад. Хүүгийн минь дэмжиж явдаг аваа багш тасгалж явуулаа гэж. Тэгээд энэ хамт олон найз нөхдүүд нь одоо баярсан талархснаа илэрхийлье. Их баярлдаг шүү. Одоо миний хүүгстэй дэмжиж яваад бас давхар бас тэмцээн уралдаанд нь бас хамт оролцоод бас цугаараа ялтыг байгуулад бас тэгээд энэ саяны тоглолтод нь бас баярлсан шүү. Баярсан талархснаа илэрхийлье гэж маш их баярлдаг шүү гэж хэлье да.